John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sir Arthur Conan Stephen King-ийн зөвхөн хараас ч өгч болж чаддаг. Тамд очиж Түрэгбаатарын гэсэн жижиг Зүртбаатарын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Sir Arthur Conan Doyle, Sherlock Holmes. Баскервиллийн удмыг хэлмэгдүүлсэн нохой. Ардын боловсролын яамны хэвлэл Улаанбаатар хот 1977 он. Орос хэлнээс орчуулсан С. Даштондов. Хэвлэлийн редактор Ц. Сандаг. Арван дөрөвдүгээр бүлэг Баскервиллийн нохой. Шерлок Холмс боловсруулсан төлөвлөгөөгөө яг хэрэгжиж биелэхийн болтол нэг ч хүнтэй хуваалцдаггүй зантай байсан нь түүний нэг дутагдал билээ. Үүнийг дутагдал гэж нэрлэж болох болов. Ингэж там том битүү байлгадаг явдал бол нэг талаас орчныхоо хүмүүсийг захирч мэл гайхуулах туртай захирангуй арын шнаас, нөгөө талаас онцсон шаардлагагүйгээр баримжаалан хөдөлж болохгүй жинхэнэ мэрэгжлийн боломжлолоос хамаардаг юм. Ямар ч байлаа гэсэн Холмсын ийм зам төлөв нь түүний агент юм уу туслагч болон хандажилдаг хүмүүст их явдал ургуулдаг гэсэн. Би ч өөрөө олон удаа бажигдаж явсан боловч харанхуй шөнийн энэ урд удаан аялал нь туулж өнгөрүүлсэн бүх зовлонгоос хамаагүй давж үлээ. Бид нар амаргүй сорилтыг давж хамгийн эцсийн шийдвэрлэх цохилт өгөхөд бэлэн байсан хэрн Холмс нэг ч үг дуурахгүй байсан тул би түүний бодсон төлөвлөгөөг зөвхөн тааварлах төдий явлаа. Миний хий тааварлан толгоогоо дээд зэргээр зовоож явтал хүйтэн салхи нүүр үлээхэд харанхуйн дунд нарийн замын хоёр талаар үргэлжлэх хоосон цөлийг үзээд намагтаа эргээд ирснийг сая ойлгов. Морины алхаа дугуйны эргэлт бүр энэ бүх хэрэг явдлын зангилаа тайлагдахад улам ойртуулсаар. Компьютерээс хөлслөн авч гарсан хөтчийн дэргэд хэрэг явдлын тухай ярьж болохгүй учраас бид бүхэн хичнээн их сэтгэл хөдлсөн ч гэсэн энэ тэрхнийг л ярилцаж явлаа. Энэ эмгэнэлт хэргийн эцсийн явдал болж өнгөрөх газар түнчлэн Баскервиль хоолоос 5-6 мод цайд байдаг Франклиндийн байшин замын дэртэ харагдахад сэтгэл амрах шиг боллоо. Бид нараа байшингийн үүдэн зогсолгүй өнгөрч гараад Улаанбаатарт замын явган хаалга хурж хөтчөд хөлстөлж компьютерээс тийш буцаачхад өөрөөсөө Мэри Пит хаусыг чиглэн явган явцгаалаа. Лестред та буутавж гэж Холмс асуухад намхан мөрдөгч нэмсгэлэн. Би өмдөмсөн байгаа болохоор арын халаас угаа. Арын халаас бол хоосон байна гэж гүү шүү дээ гэж хариулв. За их сайн байна. Ватсон бид ч бас ээлдэв юмд харалдаж магад гэж бодоод бэлдсэн. Холмс гоо. Та ер нь мундаг үзэх төлөвтэй байх шиг байна. Энэ ажилд биднээс юу шаарддаг гэж байна да. Төвчээр л шаарддаг да. Одоо хүлээгээд байх юм шүү. Намхан мөрдөгч харлан бараандах дов толгод им билүүд Гримпиний бамбалзуур дээгүүр нуур шиг зэлийсэн мананг ажиглаад. Үнэхээр тийм ч хөгжөнтэй нутаг биш юм да гэснэ. Тэнд нэг гэрэл асж байгаа харагдана гэлээ. Тэр чинь бидний аяллаа эдсийн бодол Мэри Пит хаус та. Та минь одоо болохоор чимээг болгож шивний жарцгаан шүү гэж Холмс хэллээ. Байшин тийш очсон харгуй замаар мираж явсаар 200 далхам хэртэй төгөж очиод Холмс цог тусаж хэлсэн нь. Цаашаа яваад хэрэггүй. Энэ том булчулуунууд бидэнд аятайхаа хаалт тулна. Энд л хүлээгээд байх хэрэггүй. Тэгнэ. Энд бүгд суучихна. Лестред та нааша энэ дэр. Ватсон та тэднийгээр очиж үзсэн баха. Өөрөө тасалгааны энэ байршлыг мэднэ биз? Тэр хөндлөлтөй жаазийсэн цонхнуудад юу байдаг юм? Галзуухал байгаа та. Түүний ажуугийн дод гэрэлтэй цонхонд. Хоолны өрөө. Цонхнуудын хөшиг сөхөөстэй байна. Тийшээ яаж очихыг та надаас илүү мэднэ байх. Юу хийж байгааг нь цонхоор нараад ирэж. Тэ хачин чимээгүй явна шүү. Анир авахулж өөрийгөө мэдгэд үзье. Би үлми дээрээ сэмхэн гитсээр тэдний тажирхан ургасан цэцэрлэгийг хүрээлэн байх намхан чулуун хашааны сүүдэр даган явсаар хөшиггүй цонхоор шагааж болохоор газарт хүрлээ. Тасалгаанд Хенри гой Степлтон хоёр л сууж байлаа. Тэд дугуй ширээний хоёр талд өдөөдөөс харан сууж янжуур татаж ухыг хажуу талаас нь харлаа.
Кофе, цай болон дарс хийсэн аяга тэдний урд тавиастай байна. Степлтон ямар нэгэн зүйлийн тухай их л цовоо сэргэлэн байдлаар ярих бөгөөд харин царай цонхийн цайсан Хенриг олигтой анхаарсан янзгүй. Мөдхөн зөвүүн шинжийн намаг дундуур гэрийн зүг явах бодол амар заяа өгөхгүй байсан байлгүй. Ингэж байтал Степлтон босоод тасалгаанаас гарахад Хенриг дарс аягалж яваад татаж байсан янжуура унтрааж сандлын түшлэг налан суув. Хаалга хяхран шажигнаж дараа нь харгуй замын хайрга чулуу харшилдах чимээ гарсаар Степлтны хөлийн чимээ над руу дөхөж ирлээ. Ханан хэрмийн цаанаас шагаан харвал байгаль сургагч маань цэцэрлэгийн болонд байгаа жижиг хэн пингийн үүдэнд очиж цоожиг түлхүүрээр онгойлгож ороход тэндээс ямар нэг юм хийж байгаа чимээ сонсогдов. Степлтон тэнд 2 минут ч болсонгүй гарч пингээ цоожлоод миний хажуугаар өнгөрөн байшинд орж алгууллаа. Тэгээд зочин дээрээ буцаж ирэхийг харж хаад сэмхэн явж нөхөд дээр очиод үдсэн харсан зүйлээ ярьж дуусгад хоолмос. Тэгвэл тэдэнтэй цуг хүүхэн алга уу гэж асуулаа. Алга байлээ. Тэгээд хаана байдаг юм бол? Хоолны өрөө галзуухнаас бусад цонх цөмөөрөө харанхуй байдаг. Ёстой бөөмд юм да. Түрүүн миний ярьж байсан гримпний бамбалзуур дээгүүр татсан цагаан манан алгуурхан наашилсаар бидний баруун хажуугаар шүүр хийлэн бүжиж эхэллээ. Дээрээс нь сарны гэрэл бууж мөсөн талбай мэт сүмэлсэн манангийн дээгнүр алсад харагдах боржин чулуун овоонуудын толгой харангийн өргөл мэт сэрвэн. Холмос хажуу тийшээ харж алгуурхан дөхөх ханарсан манан харан бухимдсан байдлаар хараач баацсан энэ манан яг хаашаа яваад байна гэлээ. Энэ муу юм болох нь үү? Энээс муу юм алга. Миний хийсэн төлөвлөгөөг нурааж болох ганц юм чинь л энэ манан 10 цаг боллоо. Хенриг одоо удахгүй бах. Тэгээд харгуу замд манан хүрэхээс өмнө амжин гарч ирэх эсхээс бидний амжилт тэр хүний амнаас ер нь бүх юм шалтгааллаад байна гэж ирлээ. Шөнийн тэнгэрт ганц үлгүй цэв цэлмэг байлаа. Холын однууд хүйтнэр сүмэлзэн сарны сулхан саарлагэгэнд хүлэрт намаг тунран зэлин. Яг бидний урдхан талд одтой тэнгэрийн өнгөнд харшин харагдах яндангуудаа ард зайлгсан шов хоройтой байшингийн дүрс бүдэг батг бараантана. Нэгдүгээр давхрын цонхноос буусан өргөн шар зурус гэрэл цэцэрлэгээс авахуулаад намаг хүртэл тусна. Гэтэл нэг цонхны гэрэл унтраад өргөлөө. Зарцнараа галзуухнаас гарч байгаа нь тэр байх. Одоо яргачин эзэн юухэнч сэжиглэж бодоогүй суугаа гийчин хоёр янжуур тамхи татан яриахөөрөө дэлгэн суугаа ганцхан хоолны өрөөндөл дэнлүү асаалттай хэвээрээ байна. Бараг бүх намгийг бүргсэн содолд цагаан хайлс мэт манан мөчөнгөрөх бүр байшинд ойрцсоор байлаа. Манангийн дөрвжин өнгөлөг цагаан өөдсүүд гэгээтэй цонхны дөрвөлжин шар хүрээнд дотор муушгиралдан үзэгдлээ. Цэцэрлэгийн нөгөө талын хан үзэгдэхээ болж гагцхүү моддын оройл сэрвэн. Цагаан цайвар өнгийн цаграг хэлбэрт манан байшингийн хоёр талаас алгуурхан нүүсээр бөөгнөр нийлэхэд байшингийн дээд давхар дээврийнхээ хамт хуурмаг далайн давлгаанд эд шидийн хөлөг зугаацхайд л манан дээгүр хөвж харагдана. Хоолмос бухимдан сандарч бидний бүгж байгаа чулууг гараараа дэлсэн тогтож ядан дэвслэн. 15 минутын дотор гарч ирэхгүй бол харгуу зам манан тужигдана. Хагас цаг болоход энэ тас харанхуу дотор бид өөрийнхөө гарыг чарж чадхаа болно гэж тэр хэллээ. Жаах ухран байгаа тэнд арай өндөрлөг бах. Нээрэн тэгэ. Манан улам ойртон дөххийн хэрээр бид ухран ухарсаар бүр байшингаас хагас модын хэртэй холтлоо. Гэвч дээд талаасаа сарны саруул гэрэлдэг ийгүүлэгдсэн цагаан цайвар манан алгуурхан төрөсөр байгаад бас л хүрээд ирлээ. Бид хэдэрхий олдлоо шүү. Энэ тун осолтой. Хенриг бидэн дээр хурч ирж амжаагүй явтал дайрч магадгүй. За юу ч боллоо гэсэн эндээ байцгаая гэж Холмос хэлв. Холмос явган сууж газар чагнаж үзээд. За яамаа, ирж ява бололтой bay шүү. Намаг газрын анир чимээгийн дунд түргэн алхах чимээ сонсогдов. Бид нараа том бол чулууны ард бүхтийн зах сэжүүрэн бараг тулж ява бүдэг цайвар манан тийш ширтэн харцгаана. Хөлийн чимээ ойртон ойрцсоор бидний хүлээсэн хүм маань хөшиг яран гарах адил манан дундаас гинэт гарч ирлээ.
Хенри гой од дүгсэн зэлмэг тэнгэрийг харж явахдаа эргэн тойрноо гайхсан янзаар ажина. Тэгснээ харгуу замыг даган шалам хайлан алхсаар булчулуудын цаахнаас өгсөн налуу бил тийш авирч гэллээ. Тэр вэри ямар нэгэн зүйлээс болгоомжилсан янзтай явдал дундаа байн эргэн харна. Шерлок Холмс чимээгүй гараа хэмээн шивгэнэж бууныхаа гохыг бэлэн болгоод хараач тэмнэ өнөөх чи эндэ гэлээ. Биднийг нөмрөн ирж байгаа битүү манан дундаас жигдхэн пижигнэг чимээ гарлаа. Цагаан манан биднээс тавиадхан алхам зайд ойртож ирээд байна. Тэр дундаас ямар гихчийн сүрхэн амтан гарч ирэхийг хүлээгээд гурвуулаа манан тийш ширтсээр байлаа. Дэргэд зогсож байгаа хоолмсыг хайлт харвал сэтгэл нь ихэд хөдлөн царайн цайсан байхын сацуу нүдэн гэлэлцэн байгааг сарны гэрэлд ажиглав. Тэгснэ хоолмсын царай хөвсгийхэд явчихлаа. Харцсан көлийн тогтож өхөмцсөн байдал илрэн амаа ангайн зогссон. Мөн яг энэ агшинд Лестред балмагдан айж түрүүлгээ харан хөсрөмлөө. Би чангалан нүдээр харсан зүйлдээ бараг ухаан алдахшгаж суларч муудсан гараар гар бууга тэмтэрлээ. Бүүцэгт. Тэр бол хар даврих айдал гялалцсан өнгөтэй авраг том нохоо байна. Мөнх бусаар заяагдан төрсөн жирийн бидний хинэн чим нохооны бараа хараагүй. Тэр нохооны амнаас галдүл бадран нүднээс нь оч маналцаж хоншоор шилэн үзүүгээр нь сүмэлсэн гал жирэлзэн харагдлаа. Манан дундаас бидний зүг харайлган гарч ирсэн ад шулмсан энэ муухай амтнаас давуу аимшигтай өөдгүй муухай зүйл хэний ч оюун ухаан дүрслэгдэн бууж эсч чадах билээ. Тэр мангас манаа найзын мөрийг шинжлэн хөөж харгуй замыг даган хол үсрэн харайлгаж явсаар бидний дэрэг дүр өнгөрөн гарсан хонь сая биднэр сэхэ авцгаалаа. Холмс бид хоёр зэрэг буудсны дараа чихэнд хаттал гасалсныг бодоход ядахта ганцсум ч гэсэн өнөөхийг онсны тэмдэг билээ. Гэвч тэр нохоо зогссонгүй урагш тэмүүлэн хараа сайрал байна. Хенри гой эргэн харахта царай нь хуухай цагаан болсон байх нь сарны гэрэлд илхэн бөгөөд хоёр гараа өргөн сар байж арчаагүй байдлаар зог тусаад гүйцэн ирж яваа өнөөх мангасыг нүдсалгалгүй ширтэн зогслоо. Харин өнөөх нохоо шархандаа эмзэглэн гасалсан дуг бидүүхэн сонсноос хойш айж сандарсан байдал алгууллаа. Өвдөхийг мэдэрдэг амтэн үхдэг байлгүй яв хэмээн бодно. Хэрв тэр нохоо шархацсан бол түүнийг алж болно. Тэр шөнө Холмсыг яаж гүйсэн гэж санана. Би хизээний сайн гүйдэг нэртэй боловч намхан мөрдөгчөөс төрүүлж явсан шиг зайгаар Холмс надаас төрүүлэн хурдалж явлаа. Бид зураг замыг даган хурдалж явахдаа Хенри гуайн дуу хамхилгүй хаширагчмээ нохоо архиран байгаа зэргийг сонсож байна. Өнөөх нохоо олз руугаа улаарын дайрч Хенриг хөсөр нухан унгаж багалзуурыг нь хөвхийн даваан дээр би хурж амжлаа. Ингээд Холмс тэр нохооны хажуу бөөрөнд таван сум буудахад цаадах нь эцсийн удаа ганган гасалж гэдрэг харан унахдаа араашүдэ заналтайгаар хаврын дөрвөн хөлөө татвалзуулаад нам боллоо. Би хурдангүйсэндээ амьсгаа давхцсан байх зураа тонгойж аимшигтайя гэрэлтэн байгаа хоншорд гарбууны амийг тулгасан боловч авраг том нохоо нэгэн түгсэн байх тул бууцсангүй. Хенри гой нохойд гүйцэгдсэн газраа ухаан алдан унжээ. Бид цамцын захыг тас татан авлаа. Хенри гой шарахтаагүй бөгөөд бидний туслалцаа цаг үе олж амжсанд Холмс баяр хөөртэй байна. Ингэж байтал залуу анд Хенри маань сормоос татвалзсан биеийн сулхан хөдөллөө. Лестред Хенри гойн шүдийг гүжин ангайлгаж коньяк цутхан балгуулахад айн балмагцсан арцаар биднийг ажин сулхан дуугаар бурхан минь энэ чи юу гэж вэ? Хаана байна өмнөгч? Гэхэд Холмс тэр одоо байхгүй болсон. Танаа удам угсаг дамжин мөрдөж байсан чөтгөр ингээд эгнэгт мөнх алгууллоо доо гэж хэлв. Бидний хөлд хөсөр хэвдэх тэр мангас мэдн хон хэмжээ дамжаа бяр чадвал хэнийг ч гэсэн айлах нь аргагүй юм. Энэ бол ямар нэгэн зэвэр угсааны нохоо биш. Харин залуухан эмэгчин арслангийн дайтай үлсгэлэн хагсаасан асар бүдүүн эрлийц юм. Түүний нүсэр том ам нь цэнхэр хөвдөрдөл маналцуулан хөнхөр суусан зэрлэгнүүдийн тойрон саграг гал бадар сарал байв. Би гэрэл цацруулан байгаа толгойд нь гараа хүргээд авсан чинь миний гар бас гэрэлтэж байла. Фосфор штэ гэж би хэлв.
Хоолмос бас үнэрлэж үзээд. Үнэхээр онцгой нэгэн зүйл байна. Нохооны үнэрлэх чадварыг алдагдуулахгүй байх гэж үнэргүй хийсэн юм байна. Би өнөөдөр нохоотой туулгарна гэж бодож байсан ч гэсэн ийм ангас шиг амтан дайралтна гэж өрөдөө бодсонгүй. Гайгаар манан саад болоод дөрвтэйхэн өгтөж чадсангүй дээ гэж ирэв. Та миний амийг авралаа гэж Хенри гон хэлэхэд эхлээд аюулд оруулсныхаа дараа гаруудаа. За та босож барах уу? Дахиад нэг энийг балгаж өргөхөл юм болоо ёсоор болох вэ? Та боллоо. Одоо та нарыг түшээд босноо хөө. Та бүхэн одоо яахаар төлөвлөж байна? Энэ шин та тун их юм дууллаа. Тэгэхээр одоохондоо таныг энд үлдээе. Тэгээд бидний хэн нэгэн тэнтэй хамт харина да. Хенри босох гэсэн хэрэн чадсангүй. Царайн зэвхий цагаан болж хамаг биеийн чичрэнэ. Бид нар түүнийг боловчлол руу дөхүүлэн аваачаад хамаг биеэрээ чичрэн хоёр гараараа нүрээ даран суулаа. Бид нар одоо явуулгүй болохгүй. Эхлэвэл дуусгах хэрэгтэй. Минут болгон үнэтэй шүү одоо. Ялт хэргийн бүрдэл хартал илэрхий болж байна. Харин тэр гэмт хэрэгтнийг бариулж авах үлдлээ гэж Хоолмос хэлээд зөрөг зам даган бидний хамт яран алхалж явахдаа яриагаа үргэлжлүүлэн. Тэр одоо гэртээ байхгүй гэдэгт мөрөө ицсэн ч болно. Буун дуу заавал сонссон. Тэгэхээр өрсөлдөөнд ялагдал хүлээснээ ойлгосон байх. Хаанаас та? Байшингаас бол бас тэгээд мананд дуу эрх биш дарагдан штэ. Тэр чинь нохоохоо хойноос гараад л гүйсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Нохоогоо хүүрээ салгах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгж ярихгүй. Биднийг очиход яасан ч байхгүй. Ямар ч байсан гэр орны сайн нэгжүүл таарна. Хаалгын дэлгээ тайсан байшинд бид нар шалам гайлан орж өрөө тасалгаа нэг бүрийн нэгжин шалгахад биднийг тосон өгсөн ядруу үгэн зарц ихэд гайхав. Ганцхан хоолны өрөөнд гэрэл асаалтаа байсан боловч Хоолмос тэндээс дэнлүү авч хараад байшингийн мухар бүрийг шалган үзлээ. Бидний хайсан хүн орос сурггүй алга болжээ. Харин 2 дугаар давхрын унталгын нэгэн өрөөний үүд цоочтой байна. Тэнд хүн байгаа бол тоо гэж Лестрээд чанга дуугарн хэлв. Тасалгаа дотор ёолох болон бас бусавэ бүдгхэн сонсогдоно. Хоолмос цоочны дээгүүр ганцхан өшгөлөхөд хаалга зад усран онгойв. Бид ч гар бууга бэлдэж бариад ороод явчихлаа. Бидний ирж яваа цагаан дагарсан үл бүтгэдгээд бас л энэ далга. Харин түүний оронд бидний санаанд ормгүй бөгөөд үнэхээр хажиргалтай юм тулгараад цог тусцгаалаа. Энэ тасалгаа нэгэн жижигхэн үзий ажээ. Шилэн нүртэй олон хайрцгийг хан дагуулan өрссөн байна. Тэдний дотор нь өнөөх их бодлиантай бөгөөд ялтан этгээдийн хайрладаг өрхөвөрлөн болсон элдв төрлийн нэрвэхэнүүдийн цуглуулга байрлуулжээ. Тасалгааны гол дунд байшингийн дээврийн өмхөрч муудсан шонд тулгасан бүдүүн тулгуур мод байна. Орны давуугаар толгойноос нь хөл хүртэл ороож энэ тулгуур модонд хүлсэн нэг хүн байх бөгөөд анхандаа ирэмийн чалган ухаарч чадсангүй. Нэг альчуураар хүзүү багалзуурыг боож бас нэг альчуураар нүүрний доот хэсгийг ороосон байх тул дөнгөж ил хоцорсон хоёр нүд нь балмагдан айж ичиж зовсон байдлаар биднийг ажиглана. Бид нараа бүх хүлээсийг суллаж амны бөглөг салган авахад Степлтон хүүхэн бидний хөлд сөхрөн унлаа. Степлтон хүүхэн толгоогоо бүхийлгэн суугаад ташуурын орны улаан сорвинууд хүзүүнд нь гарсныг ажиглав. Хоолмос хэлгэн уурлаж хашгираад. Өөдгөө амтны ижил. Лестред Канекаван энэ эмэгтэйг сандал дээр суулгаарай. Ийм эрүү шүүлт хэнийг ч муужруулах нь арга байж үдэ гэлээ. Степлтон авхаа нүдэнэн харж ин асуув. Тэр амьд гарсан уу? Зүгтж амьдсан уу? Хадагтай минь тэр чинь биднээс хаашаа ч мултрахгүй гэж Хоолмос хэлв. Үгүй биш гэм. Би нөхрийнхөө тухай яриаг байна. Хенри амьд гарсан уу? Гарсан. Нохой алагдсан. Хүүхний сэтгэл амарч тэнүүн уртаар амьсгааваад. За ямаа гэлээ. Муухар новшчиидэ. Тэр намайг яаж зовсныг хараач тамна гэд хоёр ганцууга хоошлуулан сул хөх няцуулсан гараа бидэнд үзүүлээд. Бас ингэ зогсоогүй. Энд ч гайгүй. Тэр чинь намайг тамлаж шаналгаж оюун санааг минь бузралсан юм. Би түүнийг надад хайртай болов гэсэн горилго тасраагүй байх цагта элдвэвэр өнчөрч ганцаардаг залим ихэр дүүрсэн амьдрал энэ бүхнийг төвчээд л ирсэн юм. Тэр надад дандаа худлаа хэлж би түүний гар зэвсэг болон ашиглагдаж байсан юм байна гэд тэссэнгүй уйлж гарлаа. Хоолмос түүнд хандаж. Тийм ээ хадагтай. Та тэр хүнд сайныг хүсэх ямар ч хүндэс алга.
Тэгэхээр хаагуур ирвэл түүнийг олж болохыг хэлээд өг. Хэрв та түүний амсаатан байсан бол бурууга намжлах завшаан дайралцныг ашиглаж бидэнд тус болооч дээ. Гэхэд хүүхэн ингэж хариулав. Түүнд нуугдах газар ганцхан бий. Өөр далдрах газар байхгүй. Бамбалзуурын яг гол дунд дээр цагт уурхай байсан нэг арал уга. Нохоогоо тэнд нууж байсан тэр мөч. Бас оргод зайлахад хүрэх юм агадгэд бүх зүйлийг тэнд бэлдсэн бий. Хоолмос дэнлүүний гэрлийг цонх руу тусгахад хөвөн цагаан манан цонхны шилэнд наалдан битүүрсэн байлаа. Харж байна уу? Энэ шөнө Грэмпний бамбалзуур тийш хэн ч очиж барахгүй бах гэж хоолмос хэлв. Степлтон амхаа тажигнтал инээд алдаж алга хавсран нүдний харцанд зэвүүн сөвнгийн ож гялалзан шүүрсэлдэн өгүүлгэн. Очих замаа цаадах ч болно. Харин буцаад гарна гэдэг гонж. Ийм шөнө шонгийн гадсуудыг яаж харах вүлээ? Бамбалзуур дундуур явах замыг тэмдэглэж бит хоёр тэр гадснуудыг шаасан. Хээч авас. Өнөөдөр би тэднийг хураагаад авчихгүй хавта. Тэгсэн бол тэр мөн авч та нарын гарт байх байсан гэлээ. Ийм манан дундуур мөрдөн хөөхийн санахын ч хэрэг алга байлаа. Бид нар Мэри Питаусыг Лестерийн бүрэн мэдэл даатгаж өргөхөд Хенригийн хамт Баскервилл хоолд буцаж ирлээ. Одоо Степлтныхны баянг Хенригээс нуухын аргагүй боллоо. Хайр сэтгэлтэй байсан хүүхнийхээ тухай жинхэнэ үннийг сонсож энэ сүрхий цогөлтийг зөрөг төгөлдөр давж гарлаа. Гэлээч гисэн Хенрид шүн туулж өнгөрүүлсэн зүйл талаар өнгөрсөнгүй. Маргааш өглөө нь болоход ихэд халуурч доктор Мортимерийн асрамжинд орчход ухаангүй хэвтэж байв. Яванда хожим нь энэ хоёр хүн дэлхий тойрон аялал хийгээд эргэж ирсний дараа Хенри өнөөх яршиг төг тарьсан эдлэн газрыг өвлөн авахаар ангилд анхарж байсан шигэ тийм эрүүл сарвал цовоо сэргэлэн эр болж билээ. Одоо миний өгүүлэг хачиргалтай хуучраа маань төгсөх тийшээ хандлаа. Би энэ тэмдэглэлийг бичихдээ бид бүгдийн амьдралыг удаан хугацааны турш бараан туулж эцсийн бүлэгт ийм эмгэнэлт байдлаар шовдорсон бүтэг батг таамаглал айж имэж байсан бүгдийг уншигчдтайгаа хуваалцахыг хичээн оролцсон юм. Маргааш өглөө нь манан гийчгсэн байсан тул Степлтон амхаа биднийг дагуулan явах бамбалзуур дундуур явдаг харгуу замын ихэн даваачлаа. Энэ хүүхэн биднийг нөхрийнхөө мөрөөр баяртай бөгөөд дуртай ажиглуулан өгч байгааг бодоход хичнээн хүн амьдрал туулж өнгөрүүлсэнийг дөнгөж сая л ойлгоцгоолоо. Бамбалзуур руу цөмрөн орсон хүлэр ургасан нарийн зурус дээр бид нар хүүхэнтэй салах ёс гүйцэтгэв. Энэ дэх газрыг мэдэхгүй хэн ч гэсэн тэглэн төрөлдөж болмоор ногоогоор хужигдсан өрхүүдийн хоорондоор бут сундуул дамжин морилдсан явсан үглэмэдэг зөрөг харгуйг тэмдэглэсэн жаахан гадсуудыг энд тэндгүй хатгсан байлаа. Ялзарсан зэгс лагт даргдсан усны ургамлаас дэгдсэн битүү уур манан бамбалзуур дээгүр татжээ. Хөлсний гадаргууд долгой маягийн зураас гарган тарсан ихүүн хар шавхайд өвдөө хүртэл цөмдчиж явна. Өтгөн балчиг бидний хөлд зууралдах нь нэгэн их тэнхээтэй хүн биднийг энэ муухай нүгтийс чангаахад л санагдана. Энэ аюултай замаараа бидний сурд хүн явж өнгөрсний баталгаа болох нэг зүйл олов. Намгийн ногоо ургасан сондуул дээр нэг юм бараантан харагдав. Хоолмос түүнийг авах гэж гараа сарваалгаад үсэл хийгээ хүртэл шигдэн орсон тул хэрвээ бид байгаагүй бол хатуу газар дахин гიშгэх өнгөрөх байсан ч байж магад. Түүний барьсан хуучин хар шааханы дотор Мэйерс Торонто гэсэн бичиг байлаа. Хоолмос ийм олзоолохын төлөө явхад балчиг шавхаад орох чамаагүй байна. Манай найзын алдсан өнөг шаахаа эндэ. Степлтон твдэж явахтаа хийсэн байх та гэж би хэлв. Тийм ээ. Нохоогоо Хенригийн мөрөөр оруулах гэж үүнийг шинжлүүлээд барьсан чигээр хар айлгасаар яваад сүулдэ аясан байна. Ямар ч байсан Степлтон энд хүртэл Мендамар явсан мэдэж явлаа. Бид илүү юм олж мэдэж чадаагүй боловч таавралсан мэдсэн зүйл их. Хүний мөр тэр дорохноо шавхаад урсан балрах тул зөрөг зам дээр хүний мөрөө олж харна гэдэг боломжгүй зүйл. Арай дагжир газарт мөр гаргаж болох болов уу гэж ирээд олсонгүй. Их дэлхийд гарсан уулан мөр биднийг хураагүй бол сэтгэл татагдан үлдсэн дурсгалд тэр шөнө Степлтон амин зулбан тэмүүлсэн нөгөө бяцхан арал дээр хорогдох байранда хүрч чадаагүй үзээ. Хүйтэн сэтгэлтэй хэрцгий авирт тэр хүн Грэмпний яоцгүй бамбалзуурын төв дунд хүрч ёроолгүй гүн нүхэн сорогдон орж
тэндээ мөнх нутгалсан буйзаа. Аюулт хамсаатнаа нуугдуулан хадгалж байсан намгийн шавхын дунд байдаг бяцхан арал дээр Степлтны улмөр зөндөө дайралдлаа. Эрт урд цагт энд хүдрийн уурхай байсныг гэрчлэн нотлох асар том хаалга бараг тэн хагасан сайр чулуугаар дүүрсэн уурхай байна. Хажууханд нь урсан тойр болон үлдсэн овоохонуудад амьдран сууж байсан уурхай малтагчид намгийн хорд уур манангаас дайчин зайлсан бололтой. Эдгээр овоохоо нэгнийх нь хананд цагираг нохооны гинжин уяа мүлжиж хаясан олон яс байла. Степлтон нохоогоо энд хадгалж байсан үнэн бололтой. Хөглөрөн байгаа хогийн дунд саарл арсны тасархай бүхий нохооны эсэг байна. Холмос түүнийг үзээд дуу алдаж хөөрхий зайлуул. Энэ чинь Испаниэл нохоо байна. Мортимергүй хайрт хаваа дахин үзэхээс өнгөрчтэй. За яах вэ? Одоо энэ бяцхан арал бидэнд хамаг нууцаа нэв бололтой. Нохоог нууж далдлаад байх ч ямархан харин жимээгүй байлгана гэдэг яггүй. Тэгээд улиг чимээгийн сонссон инж гисэн өдрийн цагт ч балмагтай айдаг байж шүү дээ. Степлтон онц чухал шаардлагатай болсон үед нохоогоо гэртээ ойр дутуулгаж пиндэ авчирч болох байсан. Гэхдээ яг төгсгөл тулж ирээд байгаа эцсийн минутанд л ингэж зүрхэлж болох юм. Нохоод түрхэж гэрэл цацруулдаг байдээс энэ төмөр завнд байж байна. Баскервиллийн аимшигт нохооны тухай домог энэ муу зайлыг Степлтонд дөрүүлж чухам ийм аргаар Чарльзыг цааш харуулахар шийдсэрэг. Өнөөх золгүй ургадал ялтан харанхуй дунд ийм аимшигт амтнд дайралтыг харангуутаа дуу 50 зүгцэнд гайхах юм алга. Манай найз Хенригва яг л тэгсэн шүү дээ. Бид ч бас бараг завдсан. Степлтон айхавтар овжин ухаан сийлсэн байна. Эзэндээ хүн алгатан тус улсныг эсэрэхэд энэ нутгийн фермийн эзэдийн дотроос ийм амтантай ойртож танилцахыг хэн үсгвэлээ дээ. Ийм муухай юмтай нэг дайралтахад л болоо. Нохоо намаг дунд явж байгааг үзсэн хүн олон байгаа. Ватсон би Лондонд байхдаа танд ирж байсан. Одоо ч дахин давтаж хэлэхэд одоо танд нэг мөсөн хэвтэж явсан хүнээс илүү аюултай хүний хэрэгтэй учирч байгаа гүм шүү гэж Холмос хүлэрт намгийн бэлтэж цэлийн харагдах бор ногоон өнгөт бамбал зургийг зааж билээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Төгсгөлийн 15 дугаар бүлэг. Өнгөрсөн зүйлийг нэхэн харахад. Та яг одоо Ганагийн сүгтэй хамт байна. 11-р сарын хууч болоод байв. Борорж манан будан болсон тэр нэгэн үдэш Холмос бит хоёр Бейкер Стритэд байдаг байрныхаа ажлын өрөөнд галдруулсан ханын зоохны дэргэд сууж байлаа. Бид нар Devonshire-т очиж дуусгаад ирсэн нөгөө эмгэнэлт явдлаас хойш Sherlock Holmes маань хоёр ноцтой том хэрэг шүүж дуусгаад байв. Үүний нэгдүгээр хэргийг мөрдөгтөө хөзрийн мөрөөдөө тоглоомноос болж гарсан бөөн бүдлэнд оролцсон хурандаа Эпфүүдийг бүрэн дүүрэн илчилсэн ба нөгөө хэргийг шүүхдээ өөрийнхөө дагуул охин залуухан Франц бүсгүй карьерийг алсан хил сэрэг толбогдсон хөөрхийн мадам Монпенсег хэрэгээс бүрэн мулталсан юм. Тэгээд карьер хүүхэн хагас жилийн дараа Нью-Йорк хотод очиж тэндээ нөхөрд гарсан да. Холмс ийм ноцтой бөгөөд төвөгтэй хоёр хэргийг нэгтлэн дуусгасан учраас аятайхан ая зантай байхыг далимдуулан Баскервиллийн нууцад хэрэг явдлын зарим нэгэн нарийн юмсыг асууж лавлаж явъя гэж би шийдсэн юм. Угаасаа Холмс оюун ухаандаа хэд хэдэн хэргийг нэгэн зэрэг хадгалан тогтоож байх дургүй бас тэгээд манай найзын логик дараалалтай саруул ухаан нь өнгөрсөн явдлыг дурсан санахын тулд тухайн ажлаасаа хөндөрихгүй гэдгийг магад мэдэж байсан болохоор төвчээр гарган хүлээсээр л байсан юм. Яг тэр үед сулдаж дөрөөдсөн мэдрэлийн эрхтний өөд дадах тухай эмч нарын зааварлсан ёсоор алсан ээлэлд бэлтгэж байсан Хенригва доктор Мортимер хоёр Лондонд ирээд байсан үе юмсан. Тэр хоёр өглөөгөр манайхаар зочлон ирээд явсан учраас энэ сэдвийн талаар яриа үүсгэх аятайхан далим гарлаа. Ингээд Холмс ярьж эхлэв. Өөрийгөө Степлтон гэж нэрлсэн тэр хүний хувьд бүх хэрэг явдал яг урдаас төлөвлөсөн юм шиг болж өнгөрсөн юм да. Харин бид нар бол тэр хүн чухам юунд зориод байгааг огт мэдээгүй. Харин ганц хоёр баримтаар л төсөөлөг төдий байсан болохоор энэ хэрэг давшгүй төвөгтэй хүн юм шиг санагдаж байсан. Би түүнээс хойш Степлтон авхатай хоёр дахин ярилцахад хамаг юм тодорч ирсэн дээ.
Одоо даавар хэвээрээ үлдсэн юм байхгүй гэж найдаж байна. Энэ хэргийн талаар миний хийсэн тэмдэглэлүүдийг картын дотроос Б гэсэн хэсгээс үзээрэй л дээ. Тэр хэрэг явдлын явцыг цээжээр ярьчих юм шүү. Тэр болно. Харин нарийн ширээ юм болгоныг санахгүй байж магадгүй. Нэг юмн дээр анхаарал төвлөрөөд ирэхээр өнгөрсөн үеийн бодол санаа аяндаа толгоноос гарч чаддаг юм. Ээлжид хэргийн тухай ширхэг дараалан цээжилчгэд түүнийхээ талаар шүүхийн хуралдаан дээр үзэлцэж гарч байсан хүн 2-7 өдрийн дараа бүгдийг мартдаг байна. Би яг л тийм хүн. Шинээр шүүж байгаа хэрэг болгон түрүүчийн хэргийг мартуулдаг. Тэгээд ч мадемуазель Карьер маань Баскервиль хоолыг мартуулж амжсан. Маргааш болоход бас нэгэн шин таавар тулгарч үзэгсэлэнд Франц бүсгүй мөрөний болохачин Эпфут хоёрыг мартуулах байж ч магадгүй. Гэлээж гисэн би тэр хэрэг явдлыг танд тайлбарлан ярихыг оролдъё л доо. Харин ямар нэгэн зүйлийг мартсан байвал та хэлж өгөн шүү. Степлтон бол үнэхээр Баскервиль овгийн хүн юм а гэдгийг миний хийсэн лавлгаанууд харуулсан юм. Тэр чин Чарльз Ванду нөгөө өмнөд Америк руу арга буюу зүгтэн очиж гэрлэн сууж байсан Рожер Баскервилийн хүү юм билээ. Эцгээс хойш түүний овгийг залгамжлах зорчилд. Таны танилуулсан тэр золигч нь Коста Рикагийн нэгэн ганган бүсгүй Берил Гарсиа гэгчтэй суугаад албаны мөнгө зарж үгүй хийчихэд нэрээ Вандлер болгон сольж Англи улсад оргож ирснийхээ дараахан Йоркширийн дорнод хэсэгт сургууль нээж амжиж. Замд явахдаа танилцсан нэг багш хүний эрдэм мэдлэг туршлагыг хэрэглэж ашиглаж чадсан учраас тийм төрлийн ажил эрхлэх болсон юм байна. Хөв хавсарсан түнш Фразер гэгч нь уушгины сүрийгээр өвчилж дороодсоор мөдхөн өгөхөд өнөг сургуулийн ажил явдал нь болсоор бүр шувтарганда нэр муутайхан төгсгөл болж RM2 Вандлер нэрээ өөрчлөөд тэр цагаас эхлэн Степлтон нэртэй болцгож цаашдаа Степлтон хөрөн хөгжлийнхөө үлдэгдлийг авч холын муу санаатаагаар энтомологийн ухааны гой сонирхон Английн өмнөд хэсэгт нүгэд ирчихэж л дээ. Би Британи гүрний музейгээс лавлаж үзээд Вандлер бол сонгон авсан мэрэгжилдээ нэрд гарсан хүнээр барахгүй бүр Йоркширд баях үедээ тодорхойлон олсон нэгэн төрөл шөнийн ирвэхийг түүний нэрээр нэрлсэн байдгийг хүртэл олж мэдэж авсан юм. Ингээд л тэр хүний амьдралын бидний сонирхлыг гоц татаж байгаа тэр хэсэг тулж ирэх нь тэр. Том баян эдлэн газар Степлтон хоёрын хооронд хоёрхан үеийн амьдралын зааг байгааг олж мэдсэн болол тоо. Devonshire орохоор зорин гарах үед түүний төлөвлөгөө дөнгөж тойм төдий байсан болов. Гэхдээ хамгийн анхнаасаа эхнэрийгээ дүү болгож явуулсныг үзэхэд бүр тэр үед өөдгөө санаа бүрэлдэн тогтож байсан байх. Цааш та жохон ямар шүү айдалтай болохыг яг нарийн мдээгүй байсан боловч эхнэрээ далдуур болгон ашиглах бодол тэр дорхон төрсөн байж таарна. Эцсийн бүлэгт энэ эдлэн газрыг л гартаа оруулж явахыг зорин зүтгэж түүнийгээ биелүүлэхийн төлөө хөрөнгө мөнгө зарах ер нь яхаас ч уцахгүй болж. Эхлээд юуны түрүүнд Баскервиль хоолд аль болохоор ойр дүт бууж дараа нь Чарльз болон бусад айл хөршигэнтэй эв түнжин тогтох хэрэгтэй байж. Чарльз нохооны тухай домгийг өөрөө Степлтонд ярьж өгөөд үхлийгээ зам мөрд гарсан байна. Чарльз үгэн зүрхний өвчтэй болохоор сүрхий айлгад цочвол алдчиж болно гэдгийг Степлтон лавтая мэдэж байсан. Би түүний коучнаар Степлтон гэж нэрлсэн чигээрээ явъя. Степлтон энэ бүхнийг доктор Мортимерээс сонсож ивч. Бас тэгээ Чарльз сүрхий сүсэг бишрэлтэй хүн учраас энэ өөдгөө домгийг том юмд үздэг байсныг ч бас мэдэж байж. Чарльзыг ямар аргаар цааш харуулад өөрөө сэжиг орлого үлдэж болохыг овжин ухаанаар тэр дорхнол сийлэн бодсон юм байж. Степлтон ажиллах төлөвлөгөөгөө боловсруулж хаад төрөлхийн элдэм муу аргууд ашиглан түүнийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хэрвэргийн нэг хэрэгтэн бол зуудаг нохоогоор ажилла бүтээлгээд л зогсгосон. Харин Степлтон бол нохоогоо урд хожид үзэгдээгүй амьтан болгоё гэсэн содон санаас идсэн байна. Тэгээд Лондонд орж Фулхэм роудд очиод тэнд байсан бүх нохтын дотроос хамгийн догшин ширүүн хамгийн бүдүү нохойг Росс Манглис нараас худалдан авч. Нохоогоо аваад хойд замаар Devonshire тэр жамтан хүнд мэдэгдэлгүй гэртээ авчрахын тулд намайг дундуур нааш цаашаа мөн чулан удаалах хэвчтэй. Эрвэхэ эргүүлэн аялал хийж явахдаа Гримпний бамбалзуурын гүнд очдөг замыг олж явлаа. Нохоо хадгалахад түүнээс найдвартай аяатай газар яаж байх вүлээ? Ингээд л нохоогоо тэнд аваачин гинжилж уяагаар уйчхад аяатай цаг хүлээгээ суучгач. Ийм эгзэгэд харж өгөхгүй их уудсан байх. Чарльз шөнийн цагт эдлэн газраас нь гадагш дуудан аваачиж болтгүй. Степлтон нохоогоо яг бэлэн болгочход өвгнийг олон удаа харуулсан ирнэ дандаа таалаар өнгөрөөд байж л дээ.
Ингэж намаг дундуур ямар ч үр ашиггүй хийсэж явхад л Степлтны амсаатан болсон өнөөх нохой тэр нутгийн зарим фермийн эзэдийн нүдэнд өртөж мангас шиг нохойны тухай ярьдаг домог давхар нотлогдоод ирлээ. Тэгэхээр Степлтон хамаг найдлагаа их нэртэй тавьсан хэрн хүүхэн энэ удаад санаанд ормгүй гүжүүцэн гаргаад гидийчгдэг байгаа. Айлгаж сүрдүүлэх тэрч байтгай зодож нүдэд ч нэмэр болсонгүй. Хүүхэн нөхрийнхөө хийгээд байгаа энэ юмд оролцохоос тас татгалцсан учраас Степлтон нэг үе яах чаргагүй боллоо. Гэтэл ийм хурдмал байдлаас гарах арга зам төдхөн олдсон байна. Чарльз Гой Степлтоныг үнэн голоос дотнчлан идэгдэг болж Лаура Лайн савхаар зуучлагч болгож илгээж. Степлтон их нэргүй ганц бие хүн гэж бодол хэлээд хөөрхий тэр үсгийн зүрх сэтгэлийг бүрэн эзэмдээд гэрлэлтэд цуцлуулж чадвал эхнэр болгон гэрлэж сууна гэж түүнд ойлгуулсан байна. Гэтэл доктор Мортимер хичээнгүйлэн захиж гуйсан ёсоор Чарльз Гой Лондон орохоор явх болсон учраас хойш тавин унжруулалгүйгээр маш яралтай ажиллах шаардлагатай болсон юм байна. Доктор Мортимерийн энэ зөвлөгөөг Степлтон зүйтэй хэмээн зөвшөөрсөн дөрвөлжүүлж байл. Аманд орсон олз мултран гарчих гээд байсан болохоор ганц ч мөчийг өнгөрүүлж болохгүй. Баскервилл Холлыг орхиж явхаас өмнө биеэр уулзах боломж гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйсан зэгтлийг Лайн савхаагаар Чарльз Гойд хүчилж бичүүлчихэд яг цаг нь болохоор ариун нэндэн сэтгэлтэй хүний дөрөв зүйлж худал шалт гарган болцоонд очихгүй байхыг ядгасны дүнд удаан хүлээсэн эгзэгтэй боломж гарлаа. Степлтны компьютерээс буцаж ирсэн оройгоо нохоогоо хадгалдаг газараараа орж нөгөө найруулсан зүйлээ нохоогоо хам амарт наалдуулж түрхчгээд өвгний очихор болцсон газар даваydсан байна. Эзнийхээ түрхээр снаар ухас хийсэн нохоо явган хаалган дээгүүр харин гарч хөөрхий өвгнийг элдэн хөөхөд цаадах нь улаан модтой замаар хориулж байхраа адал зүхтаж. Тэр ямар хэцүү юм болсон гэж таасан. Эргэн дээрэн батаранхой энэ харанхуйн дундаас амраас гэрэл цацарсан. Хоёр нүднээс нь гал маналдсан амтэн өсхий даган хөөнөө гэдэг чинь ямар өд байх вэ дээ. Чарльз Гойн зүрх дийлсэнгүй замын шавтрах үзүрийн хэвд амиалтан унж. Өвгний хөөсөн нохой ширэг ургасан нарийн зурвсаар давгсан учраас зам дээр хүний мөрнөөсөөр мөр гараагүй байгаа нь тэр. Чарльз Гой гүнад өгөхөр үнэрлэж үзсэн байх. Тэгээд өгсөн хүн байглаар хүрээгүй тэр чигээрээ цаашаа давгсан бизээ. Чухам энэ мөрийг л доктор Мортимер харсан байгаа. Степлтон нохоогоо дуудан авч Гримпний бамбал зүрийн гүн тийш яран буцааж яваадсан байж таарна. Цагдаагийн газрыг мөнгөнөөлөн бодлуулж ойр хавийн оршин суугчдыг твдүүлэн сандаргаад эцсийн бүлэгт бидний гарт шилжиж ирсэн энэ битүү таврын гарал үүсэл ийм л байгаа юм. Чарльз Баскервиллийн үгсэнтэй холбогдох зүйлүүд ингээд л гүйцээ. Энэ итгэхэд ёстой шулмсын овжин аргаар зорисон хэрэгэ биелүүлж байсныг ойлгож байгаа үсттэй. Энэ гэм тэрэгтнийг улайлган илчлэх ямар ч боломж алга байсан. Тэр бол хизээч нууц алдахгүй ганцхан хамсаатантай. Түүний сэлж бодсон зүйл нь сэтгэл багт харахгүй ухаан хөрөх болзолгүй байсан учраас нэгтлэн шүүх ажиллагааг бүгд нь бодлуулад байлаа шүү дээ. Энэ хэрэгт ямар нэгэн хэмжээгээр холбогдсон Степлтон хүүхэн Лаура Лайн савхаа хоёр Чарльз Гойн амир үгсний чухам буруутан итгээд хэн болохыг таамаглан сэжгэлж байж. Нөхөр нь өвгөнд ямар нэгэн хор хүрэх гээд байгаа. Бас тийм нохоо байдаг зэргийг Степлтон авахаа мэдээд байсан. Харин Лаура Лайнс бол аль алинийхэн талаар юу ч мэдэхгүй байсан боловч Чарльз Гойтай явган хаалганы дэргэд хий болцсон яг тэр цагт өвгөн өгсөн ба тэр болцооны тухай ганцхан Степлтон л мэдэж байсан зэрэгт үнэхээр гайхаад өнгөрч. Тэр хоёр өвгөн хоёулаа Степлтны гарын дор эргшээлтэн байсан болохоор тэднээс айх зүйл хөрөдөө байсангүй. Иймэрхүү байдлаар тавьсан зорилтын түрүүчийн хагас нь биелсэн боловч хамаа намаагүй бэрх хоёр дуур хэсэг нь үлдээд байлаа. Энэ эдлэн газрыг өвлөн авах хүн Канадад амьдардаг тухай Степлтон анхандаа мэдээгүй айжч болох юм. Гэсэн ч тэр бэр танил найз доктор Мортимерээс энэ тухай тэр дорохноо мэдэж явснаар барахгүй. Мортимергүй ярен дундаа Хенригын ирэх өдрийг хүртэл мэдээлчихсэн байна. Степлтон юуны урд энэ залуу Канад хүнийг Devonshire тэрэхээс өмнө Лондонд байхад нь аргалаад явуулчих болох уу гэдэг бодол төрж. Эхнэр нь өвгөн Баскервиллийг өргөх торондоо татан оруулж өгөхөөс татгалцсан болохоор одоо түүнд итгэж чадхаа болоод байсан үе. Эхнэрийн ганцаарнг нь урд удаан хугацаагаар орхиод явчихвал захиран дийлдэг эрх мэдлээ бүрэн алдаж юу магад гэж эмээгээд тэг зөргөлж чадсангүй. Аргагүй эрхэнд Лондон руу дагуулад явж. Тэд нар Лондонд ирээд Craven Street-д байдаг Mexborough гэдэг зочид буудлын уусныг би сүүлд нь олж тогтоосон юм. Картер Айд ч нөгөө Таймс-ны уран хаярж явахдаа бас түүгээр орсон л доо. Степлтон зочид буудлын нэг өрөөнд эхнэрээ зойжилж өргөж хоод өөрөө хиймэл сагалнааж яваад
Доктор Мортимери мөрийг өсгий дарандагж Бэкер Стрит гал тэрэгний буудал нар тамбарлан зочид уудлаар явсан байна. Стейблдэн авах нөхрийгөө ямар нэгэн өөдгөө төлөвлөгөө зөхөөж байна гэдгийг таамаглан сэжгэлж байлаа. Тэгсэн ч гэсэн түүний хэрцгий ширүүнээс үнэхээр айн баламгдах тул аюул зунал тулаараа дугаа тухай Хенригоо Загтэлвичи зүрхлэхгүй байлаа. Хэрвээ Загтэлвичээд тэр нь Стейблдны гарт орчвол хүүхний амнаас сүйдэж улхан лавтаа. Сүүлдээ Стейблдэн авах аргуухан хэрэглэж шаардагдах үгнүүдээ сонно сайжилж яваад хаяга бичгийнхээ хэлбэрийг өөрчлөн бичиж явуулсныг бид мэдэж байна. Тэр Загтэл Хенри төрж хамгийн анхны болгоомжлог сануулга болж өглөө. Нохоо Хенригын хойноос тавих дээрээ хүрвэл үнэртүүлэг зорилгоор түүний хэрэгэлдэг зүйлээс аль нэгийг ямар ч аргаар хамаагүй болж явах нь Стейблтон дэрэгтэй байлаа. Тэгээд ч өөрийнхөө заншлаар зөриг гарган сунжруулж удаашруулсангүй хурдан шалмгаа хөдөлж эхэлсэн байна. Зочид уудлын коридорын жижүүр зарц хүүхэн хоёр тус уулсных гэж буцгаа шан авсан гэдэгт бид эргэлзэх юм огтолгаа. Тэгсэн чинь анхны авсан шахаа эдлэг үзүүл байсан болохоор төгрөхгүй болж түүнийг буцааж авчирч хаад оронд нь өөр нэгийг авсан байгаа. Би үүнийг тулгуурлан нэгэн чухал дүгнэлт хийсэн юм. Энергийн зан жинхэнэ нохоо баймаа чинь Стейблтон хуучин шахаа гартаа оруулах гэж мэдгсэн хэрэг шүү дээ. Ерөөсөө ямар нэгэн жижигхэн зүйл хичнээн удахгүй санагдаж байх тутам түүнийг гойд санан анхаарч үзэх хэрэгтэй байдаг. Анхандаа хэрэг явдлыг бодлуулад байгаа мэт нөхцлүүд эцэстээ голдуу таавар таахад шижин болж өгдөг учиртай. Тийм зүйлүүдийг өнгөн талаас нь биш харин нарийн учрыг олон авч үзэх л хэрэгтэй. Маргааш өглөө найз хоёр манайхаар зочлон ирэхэд Стейблтон морин дэргэнд суучаад зай дуухан газар дагаж явж. Миний нэрийг мэддэг нүүр царай зүслэн авсан зэрэг олон янзын шинж тэмдгийг суудахад түүний үйлдсэн хэрэг явцууд ганц Баскервиллийн хэрэгээр хязгаарлагдахгүй нь магадгүй. Жишээлхэд сүүлийн хэдэн жилийн дотор манай улсын баруун хэдэн хошуунд 4 удаа томоохон дээрмийн хэрэг гараад хэрэгтэн этгээд баригдааг өнгөрсөн юм. 5 дугаар сард Folkestone Court-д болсон сүүлчийн тэр хэрэгт цус асаруулсан байгаа. Баг өмссөн дээрмчин халз тулгарсан зарц жаал хүүг гар буугаар нам буутсан. Стейблтон л сүрч муудсан санхүүгийн ажил үйлсээ тэнхрүүлж явуулсан тэр. Тэгэхээр энэ этгээд бол аль хэзээний аваад аюултай гэмт хэрэгтэн болон хувирсан гэдэгт би эргэлзэхгүй байгаа юм. Тэр нэгэн өглөө бидний хараанаас аятайхан мултарч яваад сууж явсан сүг тэргийг яагаад ч ирж болно гэдгийг ойлгон миний нэрийг хэрэглэн алгуулсан байдаг чинь тэр хичнээн цагаандаа буусан мөртлөө овжин залрах хүн болохыг харуулж байгаа юм. Нэгэн тэн хэргийг би гардаж явсан байсан болохоор Лондонд амжилт олох өнгөрлөө гэдгийг Стейблтон ойлгосон байна. Тэгээд л Дартмур орчход Хенригоо эрхийг хүлээгээ сууж л дээ. Байцнараа гэд би холмосын яриаг таслан авч. Та хэрэг явдлын бүх нарийн явцыг сайхан тайлбарлаж ярьлаа. Гэвч би нэг зүйлийг ойлгохгүй байна. Эзэн нь Лондон орсон ойгуур нохоо нь яаж байсан болж таарах уу гэж асуулаа. Энэ чинь нэг чухал асуулт. Би өөрөө ч сонирхож байсан юм. Стейблтон нэг хойвилдэг чам саатантай байсан байх. Харин дүүнийг гарт бүрэн орчихно гэж сэргэмжлээд хамаг төлөвлөгөөгөө бүгдийг задалдгүй байсан байх. Мэри Питауст ажиллаж байсан Антони үгнийг санаж байна уу? Тэр бол Стейблтоныханд бүр сургуультай байх үеэс нь эхлээд нилээ хэдэн жил ажилласан тэднийг нэг гэрийн эрэм гэдгийг мэддэг хүн. Гэтэл тэр Антони ор сургууг алгуулсан. Англи улсад л байхгүй. Цаашилбал Антони гэдэг нэр чинь манай тэр болгон байдаггүй. Харин Испани, Латин Америкийн орнуудад алхан болгон тааралдаг нэргэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр өвгөн англиар Стейблтон авхаагаас доргүй ярьдаг мөртлөө мөн л өнөөхний хачин аялгуутай. Антони. Уугуул нутгийнх нь аялгаар бол Антони өвгөн Стейблтоны дэмтгэлсэн аргуугаар гэрийн биний бамбал зургийн гүнд явж байгааг би харсан. Тэгэхээр эзний эзгүйд зар Антони тэр нохойг хооллож байсан болов уу гэж бодлоо. Харин Антони бол ямар зорилгоор тэнд нохоо адуулж байгааг мэдээгүй шахав байсан биз дээ. За ингээд Стейблтоныхын Девонширт эргэж ирчгээд байтал удалгүй Хенрид хоёр хурж очдөг байна. Хенригоо дэрсэн нэг загтлыг үзэж байхдаа түүнд үнэртэй усны тэмдэг байна уу гэж миний сонирхож байсныг та бараг санаж байгаа. Би тэр хуудсыг нүдэндээ ойртуулан барихад цагаан милрэг гэдэг үнэртэй усны там төм үнэр авсан юм. Бүгд 703 төрлийн үнэртэй ус байдгийг туршлагатай мөрдөгч хүн үнрээр нь ялгадаг байх ёстой. Гэмтэргийг амжилттай мөрдөн илрүүлэх явдал чухам үүнээс олонтоо шалтгаалдгийг би туршлагаараа мэднэ. Цагаан милрэг ус ханхалж байгаа бол тэр загтлыг эмэгтэй хүн бичсэн байж таарна.
Ер нь бүр тэгэхэд Стеблтныхан миний анхаарлыг татаж эхлээд байсан юм. За ингээд л үнэндээ нэг нохоо байгаа юм байна гэдгийг лав ойлгож хэргийн эзэн юм болохыг Devonshire тийш явхаас өмнө тааварлаж явсан юм да. Стеблтнийг мөрдөж түүнд ажил тогтоох хэрэгтэй боллоо. Харин би тантай хамт яваад ажилт хийсэн бол цаадах чинь хаширлаад суучих байсан юм. Хамаг уул самтныг түүний дотор таны хүртэл хуурхаас өөр аргагүй болсон доо. Би Лондонд хоцорлоо гэж та нарт хэлчихээд тэр дөрөө хойноос ч гарсан. Миний амссан зовлон зүдгүр бол таны бодож байгаа шиг тийм хүнд биш ээ. Ер нь тэгээд энэ мэтийн жижиг сажиг зүйлс бидний ажилд сад авах ёсгүй. Нарийн давчхад би компьютерээс сууж байсан. Хэрэг явдлын ойролцоо байх шаардлагатай үед л намайг дунд хаваахад очдөг байсан юм. Картрайт надтай хамт Devonshire тэрэд хөдөөгийн нэгэн хүүгийн байдлаар хаа сайгүй явж надад их тус олсон. Үүний хажуугаар надад идэх уух юм цэвэр дотор ховцос энтер зөөж би Стеблтнийг эргүүлдэж явах оронд таныг харж хандаж байдаг байсан. Ингээд үзэхэд бүкси чинь миний гарт байсан ил байгаа үсттэй. Таны бийдсэн дайлангуудыг Baker Street-ээс тэр дорн компьютерээс ирв дам илгээдэг байсныг та мэдсэн. Тэр дайлангуудаас их зүйл олж мэдсэн. Ялангуяа Стеблтныхны намтрын ганц үнэн зүйлийг мэдээлсэн хэсгээс нь их юм авсан. Үүнээс хойш тэр хоёрын хэн болохыг олж тогтоох ямар хүнтэй халз тулаад байгааг мэдхэд амархан болсон. Гэтэл оргодол ялтан Эрен Берриморын хоорондын харилцааны тухай хөндлөнгийн нэгэн зүйл мөрдөн шинжилгэхэд төвөг болж байла. Би хувийн ажиглалтаа тулгуурлаад яг ижилхэн дүгнэлт хийчихэд байсан хэдий боловч энэ зангилаг бас л та тайлж өгсөн юм. Таныг намайг дунд хаваахад очин намайг олох үед гэмтэргийн байдал бүрэн тодорхойд байсан боловч шүүхийн хурлаар оруулахад бас л болоогүй байла. Стеблтон Хенригван амнасанд бүтэл муутайхан халдаж хөөх юм уу ялтангийн ам өргөдөн өнгөрсөн хойно ч гэсэн шууд эдмүрийн баримт гаргахгүй байла. Хенригвайг өөрийнх нь даллууруулган явуулж байж л хэрэг үйлдсэн газар дээр нь барих ганц зам үлдсэн юм. Хенригвай хэний ч хамгаалалтгүй юм шигээр ганцаараа явах хэрэгтэй байла. Яг ингэж чийсэн. Тэгээд дотны найзыгаа аюул занал тулуурлан байж мөрдөн шүүх ажлыг дуусгаснаар барахгүй Стеблтнийг амь алдахад хүргэж чадсан юм. Түн шиг тийм сүрхий зорилтонд оруулж уул хэргийг муу хөдөлж явуулсны хувьд би зэмлэл хүлээлгүй яхав. Гэвч тийм амар сүржин амтантай дайралтан тэр шүн манан байна өнөөх нохоо манан дундаас гэнэт яг бидний зүг гараад ирнэ гэж урдж яах мэдэх билээ. Би тун их үнцээр зорьсондоо хүрсэн боловч мэдрэлийн өвчний мэрэгжилтэн Мортимер доктор нар Хенригвайг мөдхөн зүгээр болно гэж хоёулаа лавта ярьсан. Тойрон аялал нь Хенригвайн доройтсон мэдрэлийг сайжруулах зогсохгүй бас зүрх сэтгэлийн шархыг эдгэн биз. Үнэн сэтгэлээсээ бат дотно гэж итгэж байсан Стеблтон авахад аюултай хуурцсан үншүүд. Энэ нь дайл айхавтар гүнээд байгаа юм. Стеблтон авахаа энэ базаахгүй явдалд ямар бүрэг гүйцэтгэж байсныг хэлхэл үлдээд байна. Стеблтон ихнэрээ бүрэн эрхэндээ оруулан атгаж байсан гэдэгт эргэлзэх зүйл надалга. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Тэр хүүхэн хайрын сэтгэлтэй байв уу? Эсвэл айдаг байж уу? Үгүй бол айл нь байсан уу? Хайрлах айх хоёр чинь нэг дуур байж болно шүү дээ. Ямар ч л байсан. Стеблтон авахаа дүүн гэж нэрлэгдэж явахыг зөвшөөрсөн хэрнэ. Хүн амны эргийн шууд хамсаатан болохоос татгалцсан явдал нь Стеблтонд хязгааргүй жанжлах эрх байхгүй гэдгийг магад ойлгуулад өгсөн байна. Тэр хүүхэн Хенригвайд сэргэмжлэг сануулга өгөх гэж нэг биш удаа оролцсон. Гэхдээ бас нөхөртөө гай болохгүй гэж яж байж. Стеблтон бас хардхыг мэддэг хүн байсан бол л та. Хенригвай сэтгэлтэй бүсэх үедээ дотн байдлаар хандхад тэсэж чадсангүй уур хилэн бадарсан давлж хичээгэнгүй л нууж явсан ясны хараншныг уурлан гаргасан байна. Тэгсээр нь Хенригвай хүүхний нэргүүлж байгааг айл болохоор давруулж ингэснээрээ Мэри Питаусаар байн айлчлан ирүүлж байвал эртөө алин боловч савартаа оруулна гэж найдаж байж. Харин яг хэрэгтэйг цаг болоод ирэхээр эхнэр нь гэд ичгэж. Хүүхэн оргодол амир үтсэн тухай сонссноос гадна Хенри ирж хоол идэх ёстой байсан тэр орой нөхөр нохоогоо хашаанд авчирч пинт хийснийг мэдсэн байна. Ингээд л бөөн бүйдлэн болох нь тэр. Стеблтон авахаа нөхрийгөө гэмт хэрэгтэн гэж нэрлэхэд өөртөө нөрсөлдөх бас нэг хүүхэн байгааг анх сонсоод урд нь үнэн шударга байсан үзэн ядах үзэл болон хувирчээ. Стеблтон эхнэрээ Хенригвайд хэл хүргээд илчилж гэж магадгүй гэж бодоод хүлсэн байна. Хенри үгсэн тухай сураг таарахад Баскервилл овогтныг үе үелрэн дагсан өнөөх домгийн тухай хошуу даяар баахан шүүгж байгаад намтглаар Стеблтон дахиад эхнэрээ эрхэндээ оруулж юм ярихгүй болгон захирч чадна гэж тооцоолсон байж таарна.
Энэ талаар ч гэсэн Степлтон алдаж тооцоолсон магадгүй. Түүний хувь тавилан бидний оролцоогүйгээр ч гэсэн өртөн шийдэгдсэн байсан. Яагаад гэж вэ? Судсаар нь Испани хүний цус хөөж байгаа тийм хүүхэн шалиг завхаа байдал гаргасан эр нөхрөө хизээч хуучлахгүй магад. Ингээд л үзээдээ. Эрхэн ваатсан минь. Энэ гойд хачин төвөгтэй эргийн талаар нилээн дэлгэрэнгүй тайлан хэрэгтэй бол би тэмдэглэлийн дэвтрийг харахаас барахгүй бах. Ноцтой юм хаяагүй болов уу гэж найдаж байна. Хенри гой тэр аимшиг тэмтнийг хараад бас өвчгнө гэж Степлтон гордч байлаа гэж юу? Гэж намайг асуувал Шерлок найз маань. Тэр нохоо бол бүр зэрлэг нохоо. Тэгээд бас хоолоор нь сойчихсан байсан. Хенри гой газар дээрээ эс өглөөгөхэд тийм юмны бараа харахтаа ухаан санаа нь баламгадаад эсэргүүцэл үзүүлэхгүй байсан магад шүү дээ. Тийм ч юм байхаа. Одоо асуух ганцхан асуулт байна. Степлтон Баскервилл хоолыг өвлөн авах хэрэгтэй гэдгийг нотолж чадлаа гэхэд тэр эдлэн газрын хажуухан зохиомлнэр хэрэглээ амьдарч байснаа юу гэж тайлбарлах байсан бол энэ чинь сэжиг төрүүлж болох юм биш үү? Би энэ асуултанд хариу өгч борно гэж юу? Та надаас арай ихэд давсан юм асууж байгаа шиг байна. Миний ажилдаг хүрээ бол өнгөрсөн үе одоо цаг 2 байгаа юм. Харин энэ нэгэн хүн ирээдүйд юу хийх гэж байгааг шийдвэрлэж мэдэхгүй. Степлтон энэ талаар байн бодол хийлдэг байсныг эхнэр нь надад хэлсэн. Ямар ч гэсэн 3 янзын зам байж болмор шиг санагдана. Нэгдүгээрт Өмнөд Америк руу явж Их Британий консулын газар очиод нэр бусаа магадлан тогтоож өөрөө Англид буцаж ирэлгүйгээр тэндээсээ залгамжлах өвөө нэхэмжилж нэг болно. Хоёрдугаарт царай зөвсөө танигдахгүй болтол өөрчлөд энэ бүхнийг Лондонд гүйцэтгэж нэг болно. Гуравдугаарт өөрийнхөө оронд өөр хүнийг өв залгамжлагчийн дүрээр хөлслөн авч холбогдох бижигэрэмтэр хангаж өгöd хариуд нь бүх орлогын зарим хэсгийг өөрөө авахар хийж нэг болох юм. Степлтон бол яагаад ч гэсэн аргыг олохтой айхавтар хүн гэдэг бид эсандах биш дээ. За ихэм найз минь одоо сэтгэлд нилээд нийцтэй юмд ухаан бодлоо хандуулна уу? Хэдэн 7 хоногийн турш ийм хүн хөдөлмөр хийсэн улс байна да. Ганцаараа зав чөлөөтэй өнгөрүүлэх хэрэг байлгүй яхав. Би дүүр үзэхээр ложийн суудлал авчихсан. Та хүүгийн нотын дээрээцгийг сонсч үзсэн үү? Хагасгийн дотор амжуулаад явхад бэлтгэх бодорой. Хоёулаа замдаа Марцинид очиж тэнд айван 50 олж ундалчхаа цаашаа явцгаая гэж Шерлок Холмс яриагаа төгсгөлөө. Сэр Артур Конан Дойл Баскервиллийн анч нохот 1902 он. Орчуулсан С. Таштондов, хэвлэлийн редактор Ц. Сандаг. Ардын боловсролын амны хэвлэл Улаанбаатар хот 1977 он. Төгсөв. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.